Согтууруул хундаанаас нойрон дунд гаргах ховс. Эрхэм Монгол хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие сэтгэл засалжимч Эрдэнэтр байна. Эрхэм та согтууруул хундааг ямар нэгэн хэмжээгээр хэрэгэлдэг бол тэр хэрэглэн таны амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлдөг бол та согтууруул хундаа хэрэглэхээ болохыг хүсэж байгаа боловч өөрөө чадахгүй байвал согтууруул хундаанаас болж танд эрүүл мэндийн асуудлууд үүсч даралт нь нэгсэж зүрх судас, элэг, нойр булчирхай болон өөр өвчин эмгэгтэй болсон байвал та өмнөх амьдралаа өөрчилж эрүүл, эрч хүчтэй, амжилттай шинэ амьдралаар амьдарч эхлэхийг хүсэж байвал та хамгийн хайртай гэр бүлийн гишүүдтэйгээ амар амгалан аз жаргалтай амьдрахыг хүсэж байвал мөн та өөрийгөө ойлгож сэтгэл зүрхээ мэдрэн өөртөөгөө эв нэгдэлтэй өөрөөрөө бахархаж өөртөө сэтгэлийн гүнээс чин сэтгэлээс сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж байвал энэ хүү ховс танд зориулагдсан болно. Эмчилгээний ховс нь нойрон дунд сонсоход зориулагдсан учраас та орой ундахдаа орондоо тухалж сонсох нь оновчтой. Та гэр бүлийнхээ гишүүдийг саад болохгүй байхыг хүсээд гэрлээ унтраан бие суллан амархад хамгийн тохиромжтой байрлалаа сонгоорой. Эмчилгээний ховсыг чихвчээр сонсвол илүү гэдгийг анхаараарай. Та орондоо хэвтээд биеэрээ эвтэйхэн, дулаахан, дээр болон ор хүнжлөө мэдрэн нүдэнэ ховсоо сонсоорой.